Нисэж яваа онгоц аянга цахилгаан зохиолох магадлал хэрвээ? Энэ аймаар мэдээ байгааз тэгвэл энэ талаар хэдүүлэн сонирхъя. Онгоц аянга цахилгаанд өртөх нь тийм ч ховор үзэл биш гин шүү. Судалгаагаар зорчигч тээврийн онгоц дунджаар жилд 1 удаа буюу ойролцоогоор 1000-аас 3000 нислэгийн цаг тутамд аянга зохиолох магадлалтай гэж үздэг юм байна. Гэвч зорчигчид ихэнхдээ үүнийг анзаарахгүй өнгөрдөг гинэ. Сонирн байгаа бид. Тэгвэл дараагийн асуулт гарч ирнэ. Яагаад онгоц аянганд зохиолсон ч аюулгүй байдаг вэ? Энэ нь онгоцны бүтэц Мишель Фарадайн нээсэн Фарадайн тор гэдэг зарчимд тулгуурлагдтай холбоотой юм байна. Фарадайн тор гэж юу вэ? Фарадайн тор гэдэг нь цахилгаан цэнийг гадна талд нь тарааж дотор орон зайг хамгаалж тусгаарладаг дамжуулагч бүрхүүл юм байна. Өөрөөр хэлбэл цахилгаан гүйдэл гадаргуугаар тархаж харин дотор талд нь нэвтрдэг юм байна. Онгоц хэрхэн хамгаалагддаг вэ? Орчин үеийн онгоц хөнгөн цагаан эсвэл дамжуулагч материал бүхий их биетэй байд юм байна. Зарим хэсэгт нүүр төрөвчийн композит ашигладагч гадаргууг дамжуулагч давхаргаар давхар бүрдэг юм байна. Аянга зохих үед эхлээд цахилгаан онгоцны гадна талд хүрнэ. Дараа нь гүйдэл их биеэр тархаж урсна. Харин сүүлд нь ихэвчлэн сүүл жигүүрийн үзүүрээр гарч алга болдог юм байна. Доторх зорчигчид электрон системүүд хамгаалагдсан хэвээр үлддэг нэ. Харин одоо сонирхолтой баримтыг дурдъя. Онгоц бүрийг аянгийн нөлөөг төсвөрлөх туршилтад оруулдаг гэн. Түлшний сав электроникийг тусгай хамгаалттай хийдэг гэн. Аянганд зохиолсон ч ихэнхдээ гэмтэл бага байд юм байна. Онгоц аянгад зохиолох нь аимшигттай сонсогдогч Фарадайн торны зарчим болон инженерчлэлийн ачаар энэ нислэгийн хувьд тийм ч аюултай үзэгдэл биш байдаг юм байна. Та бүхэнд Sky Live радиогийн зөвлөгөөний болон хүргэлээ. Хөтлөгч Шилдэ Баги буюу Батбаяр.